Сайн байцгаана уу? Сэтгэл эдгэгч байна. Та бүхэндээ энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ та миний өмнө оруулсан подкастуудыг сонсоогүй бол подкаст 3-ыг энэ видеог үзсний дараа сонсож болно. Эсвэл подкаст 3-ыг сонсцоход тэгээд энэ видеогоо үзэж болно. Би подкаст 3-аараа таны өөрийн чинь сүнсний талаарх мэдээлэл өгсөн байгаа. Өнөөдөр би таны өөрийн чинь сүнснээс өгөх мессежийг хүргэх болно. Хэрвээ ямар нэгэн байдлаар таны сонгосон групп тань таарахгүй байх юм бол та заавал өөртөө тааруулах гэж хичээсний хэрэггүй. Өөрийг сонгож олно. Аль нэгэн заавал таарах болно. За таарахгүй байлаа, гуруула таарахгүй байлаа ч гэсэн та авах ёстой юм аваад орхих ёстой зүйлээ орхиорой. Яагаад гэвэл энэ бол нийтэд нь хэлж байгаа мессеж учраас заавал тань 100% таарна гэсэн үг биш. За ингээд олон зүйл нуршилгүй би тань сонголтоо хэлье. Эхний сонголт нь ягаан өнгөтэй сарнаа байгаа. Ягаан өнгөтэй rose quartz. За дараагийнх нь шар өнгөтэй сарнаа байгаа. Шар өнгөтэй citrine гэдэг нэртэй кристалл байна. Гурав дахь нь тунгалаг буюу өнгөгүй clear quartz сарнаа байна. Та энэ гураас аль таалагдсанаа сонгож олно. 1, 2, 3 гэсэн тооноос сонгож олно. Эсвэл дуртай өнгөө сонгож олно. За би дахиад харуулъя. Ягаан, шар, тунгалаг. За ийм 3 өнгөтэй сарнаа байна. Би нөгөө хоёрыг холдуулаад эхний сарнааныхаа мессежийг хүргүүлье. За хүргэе. За бут гаргийн нөлөөгөөр заримдаа юм ярихад үг орж ирэхгүй гацах гэх мэт зүйлүүд надад бол маш их нөлөөлдөг. Тийм учраас битгий таагараа. За урт видео хийхгүй тул би шууд хэлээ яваад өгөх болно. За хамгийн түрүүнд гарч ирсэн зүйл юу вэ гэхээр та бол маш бүтээлч хүн. Ийм учраас та өөрийнхөө бүтээлч байдлыг ашиглаж өөрийнхөө дуртай зүйлүүдийг хийх юм бол маш сайхан энергийг хүлээж авах болно. За бүтнээр нь харуул гэдсэн ингэж харуулъя. За дараа нь та магадгүй бусдад тусалдаг тосорхой зантай хүн байж болох юм. Хэрвээ тийм бол та өөрөөсөө илүү бусдыг боддог бол таны дотоод хүнтэй таны сүнс чинь танд юу гэж хэлж байна гэхээр яг одоо өөртөө цаг зарцуул, өөрийнхөө дуртай зүйлийг хий. За энэ зурган дээр ингээд зурж байгаа эмэгтэйг харуулж байна. Эхнийх дээр би хэлсэн та маш бүтээлч хүн гэж. За тэгэхээр энэ хоёр бол хоорондоо маш сайхан хоршид таарч байна. За дараагийнх нь энэ хоёр эмэгтэй байна би энийхэн гараас ирчихсэн. За энэ ямар учиртай вэ гэхээр та өөртөө цаг гаргаж, өөртөө анхаарч, өөрийнхөө сүнсийг мэдэрч, дотоод хүнээ сонссон цагт таны өөрийн чинь сүнс тантай ямар нэгэн байдлаар холбогдох болно. Танд ямар нэгэн мэдрэмж төрүүлэх болно. Хэрвээ та өөртөө цаг гаргаж чадахгүй, цаг гаргана гэхээр одоо дуртай зүйлээ хийхээс гадна бас бясалгал хийхийг хэлнэ. За ингэж чадахгүй бол өөрийнхөө дотоод хүнийг сонсох жоохон хэцүү байх болно. Тийм учраас таны сүнс чинь өөртөөгөө холбогдооч гэж танд хэлж байна. За тэгээд та хоёр бол салшгүй холбоотой гэдгийг энэ зургаар харуулж байна. За дараагийнх дээр нь таны дотор маш олон тийм аяас чадвар байдаг. Тэр зүйлүүдээ та бүгдийг нь хараахан нээж амжаагүй гэж магадгүй. За тэгэхээр та өөрийгөө
Улам нээх хэрэгтэй. Нээсэн цагт би ийм юм сайн байсан гэдгээ би өөрөө мэдсэнгүй гэж ойлгох болно гэж таны сүнс хэлж байна. За таны сүнс бол таныг маш сайхан сэтгэлтэй, гайхалтай, үзэсгэлэнтэй, тийм энергитэй хүн гэж хэлж байна. Та бүх зүйлээс эерэг зүйлүүдийг олж хардаг. Та маш сайхан энергитэй болохоор таны энергийг үгүй хийхийг хүсдэг хүмүүс таны хүрээлд байдаг байж болох юм. За үгүй нэхэр заавал ямар нэгэн үйлдэл хийх тийм байх албагүй. Тань руу таны тухай онцгүй зүйл боддог, муу зүйл боддог. Таныг яагаад ийм сайхан энергитэй байд юм бэ гэж тэр сөрөг хүмүүс харахаар байж чаддгүй тийм энергитэй хүмүүс таны эргэн тойронд байж магадгүй. Тийм учраас хүрээлд байгаа хүмүүсээс өөрийнхөө энергийг бас хамгаалах хэрэгтэй. За өөрийнхөө энергийг хамгаалахын тулд та өөртөө ерөөл хэлэх нэ. Ямар ерөөлийг хэлэх ёстой вэ гэхээр би эрэг байх тусмаа өөрийгөө сөрөг энергиэс хамгаалж чадах болно. Миний доторх тайван байдлыг хэн ч эвдэж чадахгүй гэж та хэлээрэй. За энэ мессежийг авсны дараа та дахиж сонсоод миний хэлсэн зүйлийг бичээд авчхаж болно. Тэгээ дахин өөртөө хэлэх ёстой. За ямар нэгэн байдлаар та од огторгүй одод хүрэх гэж ярьдаг да тийм одоо ямар нэгэн байдлаар бусдад танигдах тийм энергитэй хүн. Тийм учраас та яг түрүүний миний хэлснээр өөрийгөө арай нээж амжаагүй байгаа гэж хэлсэн өөрийгөө нээх хэрэгтэй. Өөрийгөө ямар гайхалтай энергитэй хүн бэ гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа яагаад ч юм таныг сайхан энергитэй, магадгүй та маш зөөлөн хүн болохоор сөрөг энергитэй хүмүүс таныг улам доош нь хийхийг, таныг улам унгаахыг, зөөлхөн сайхан сэтгэлийг чинь тэгж ашиглахыг хүсдэг гэж болох юм. За зарим хүмүүсийн хувьд нэгдүгээр группийн зарим хүмүүс, бүх хүмүүс биш урдынхаа хин нэгэнтэй харилцаанаас болоод бас жоохон тийм сэтгэлийн өвдөлтөд үлдсэн байж болох юм. За би жишээ олгоод хэлвэл нэгдүгээр группийн хүмүүс маань хин нэгэнд өөрийгөө үнэлүүлж чадаагүй. Өөрийн чинь мөн чанарыг тэр хүн олж харж чадаагүй. Иймээс тэр хүн таныг таны амьдралаас гарч таныг орхисон, эсвэл үүлээ ойширсан байж болох юм. За хайр сэтгэлийн асуудал дээр бол нэг үгээр хэлбэл таныг тоохгүй орхисон байж болох юм. За заавал хайр сэтгэл биш ер нь ажил дүрэл дээр ч гэсэн таны босс ч юм уу, хамт ажилладаг хүмүүс ч юм уу таныг үгүйсгдэг, таныг үнэлдэг. За тийм байж болох юм. Тэрнээс болоод та жоохон бага зэргийн тийм сэтгэл зүрхээ хаасан байдалтай байж магадгүй. Ямар ч гэсэн өөрийгөө нээх хэрэгтэй. За дараагийнх дээр нь зүрх гэж яриадсан чи яг зүрх гараад ирлээ. За тэгээд та өөрийнхөө чадлаараа өсөж дэвших тал дээр ажиллах хэрэгтэй. Бүр өөрийгөө хүчилж тэгж шуурхай ажилласны хэрэггүй. Өөрийнхөө чадах хэмжээгээр л ажиллаж, дуртай зүйлүүдээ хийж таны эргэн тойронд 3-4 онцгүй хүн байсан ч гэсэн та заавал эднэртэй ижил байх албагүй гэдгээ хүлээн зөвшөөрч тэдний хувьд та шал өөр сонин гажууд тийм хүн санагдсан ч гэсэн та тэрүүгээрээ байгаарай гэж би тань зөвлөмөр байна. Яагаад гэвэл бусад хүмүүс таныг ямар байхыг та харгалзаж үзэж тэднэрт тохируулж тэдэнтэй харьцах гэсэн хэрэггүй. За дараагийнх дээр нь
Заримдаа та болохгүй байгаа тэр төвөгтэй нөхцөл байдлаасаа болоод тэр төвөгтэй хүмүүсээсээ болоод баяр ёслолтой аз жаргалтай байх байдлаа мартдаг байж болох юм. За хэрвээ тийм бол та өөртөө үргэлж сануулж явах хэрэгтэй. Хүмүүс надад яаж хандсан ч гэсэн, юу ч хэлсэн ч гэсэн миний баяр ёслолтой байх байдлыг бол хэн ч алдагдуулж чадахгүй гэж бодож бас хөвгөлтэй байх хэрэгтэй. За дараагийнх нь ингээ хайр сэтгэлийн холбоотой зүйл гарч ирсэн байна. За энэ ямар учиртай вэ гэхээр хэрвээ та ганц бий бол таны амьдралд таны энэ зөөлөн байдлыг таны сайхан энергитэй байдлыг хүлээн зөвшөөрч тэр талыг чинь олж харж чадах тийм хүнтэй уулзах болно, учрах болно. Таны амьдралд орж ирнэ гэсэн үг. Хэрвээ та найз залуутай эсвэл нөхөртэй бол та хоёрын харьцаа одоо байгаагаас илүү дээр сайхан болох боломжтой. Энэ байдлыг бол та өөрийнх нь зүгээс хийж чадах зүйлээ хийх хэрэгтэй. Тэгжиж байдал чинь дээр болох болно. За нэгдүгээр группийнх нь маань өнгөрсөнтэй холбоотой дөрөвний сэтгэлийн өвдөл гэж яриадсан. Тэр зүйлээсээ салж чадахгүй байж болох юм. Би энэ видео хийхдээ бүтэн сартай өдөр хийж байгаа. Ийм учраас бүтэн сарны энерги маргааш нь ч гэсэн байдаг. Иймээс та энэ байдлыг ашиглаад энэ байдлыг ашиглаад та өнгөрсөндөө үүдэлтэй явуулж чадах зүйлээ явуулах хэрэгтэй. Та ямар зүйлийг мартаж чадахгүй байна? Ямар зүйл сэтгэлийг чинь зовоож байна? Тэр зүйлээ явуулахыг хичээгээрэй. Өнгөрсөнтэйгөө зууралдаад байж мэдээж болохгүй. Яагаад гэвэл таны одоогийн чинь байдал ч гэсэн нэлээд жоохон төвөгтэй байгаа учраас өнгөрснөө бас дээр нь тэгээ яваад байвал бүр их өөрийнхөө дааж чадахгүй тийм хүнд ачаалтай байдал таны дотор бий болох болно. За би түрүү хэлсэн та өөрийгөө бол нээж чадаагүй байна. Ямар нэгэн зүйлийг мэдэх ёстой гэсэн. За энэ магадгүй энэ гарч ирсэн зүйлээс харахад би түрүүн танд хэлсэн та бол маш зөөлөн сэтгэлтэй, маш сайхан энергитэй тийм хүн байна. Та өөрийгөө нээснээрээ та өөрийнхөө төсөөлөн бодсноос илүү шал өөр хүн байна гэдгийг магадгүй нээж магадгүй. За энэ царайг харуул маш шийдвэртэй, зоригтой тийм эмгтэйг харуулж байна. Та өөрийгөө олж авч чадах юм бол таны доторх сүнс яг үүндээ бол зөөлөн гэсэн энергийн чинь цаана ийм зоригтой бууж өгдөгөө дайчин ийм энерги байгааг та нээж олж чадах болно. За дараагийнх дээр нь бол та хэрэг хүсэх юм бол яг одоо та яг ямар байдалтай, ямар нөхцөл байдалд байгаа, ялангуяа төвөгтэй нөхцөл байдлаасаа гарч чадах хэсэг нь бусдын танд яаж хандаж байгаа шалтгааллахгүй таны өөрийн чинь хүсэл эрмэлзэл би энэ байдлаасаа салж чадна гэсэн тийм тууштай байдлаас чинь шалтгааллах нэ. За энэ хоёрыг харуул хоёулаа маш тийм зоригтой тууштай байдал харагдаж байна За энэс өмнөхийг нь би харуулах юм бол хоёулаа маш зөөлөн тийм хоёр эмэгтэйг харуулж байна. За энэ байдлаас та өөрийгөө гаргаж авч чадах нэ. За таны доторх сүнс таны сэтгэлийг одоо өвдсөн байгааг харуулж байна. Таны сэтгэлийн өвдөлт өнгөрснөөс үүдэлтээс гадна одоо цагч гэсэн өвдөлтөө байна. Ийм учраас та зүрхэн үрдэндээ анхаарах хэрэгтэй. Зүрхэн үрдэндээ анхаарч энэ өвдөлтөөс яаж салах вэ гэхээр мэдээж таны гомдоосон
танд онцгой онцон тэр бүх хүмүүсийг юун дөрөнд сэтгэлээсээ уучлах хэрэгтэй. Таны сүнснээс өгж байгаа сүүлийн мессеж өгөөгүй. За таны сүнснээс юу гэж хэлж байна вэ гэхээр миний зүрх сэтгэл хязгааргүй их хайрыг хүлээж авахд бэлэн байна. Би өөрийнхөө амьдралдаа өөрийнхөө чадлаараа хийж чадах тэр бүх зүйлээ хийж байгаа учраас би өөрөөрөө бахархаж байна гэж өөртөө энэ сайхан ерөөлүүдийг хийх хэрэгтэй. Тань дээр бол буруу ерөөл бий хэлсэн те өөрийгөө хамгаалах ерөөл өнгөрсөнтэй холбоотой та зүрх сэтгэлээ хаацсан байсан ч гэсэн буцааж нээж те хин нэгнийг таныг дахиж хайрлах тийм боломжийг та өгөх хэрэгтэй. За ингээд олон зүйл нуршилгүй би энэ группээ ингээд дуусгая. Та надад комент чид сэтгэл үлдээгээрэй. За одоо 2 дугаар группийнхэн маань Ситрин буюу шар өнгөтэй сарнааг сонгосон. Тэднэрт маань юу таарсан байна харъя. За 2 дугаар группийнхэнд маань ийм гоё гал шүдэн засаацсан тийм галын энергитэй зүйл гарч ирж байна. За энэ ямар учиртай вэ гэхээр яг одоо та тэрсэлтэнтэй байдалд орсон байж болох юм. Ийм учраас таны дотоод сүнстэй та өөрийнхөө төлөө хүчтэй байгаарай. Өөрийнхөө төлөө зоригтой байгаарай. Өөрийнхөө итгэл үнэмшилтэй тий тууштай байгаарай. Хүмүүс танд яаж шаандсан ч гэсэн тий тэдэнд битгий бууж өгөөрэй гэдгийг харуулж байна. За таны хувьд та бол маш өөдрөг хүн байна. Өөдрөг. Ийм учраас та өдөр болгон өглөөс ирээд энэ өдрийг надад бэлгэлсэнд маш их баярлалаа гэж баян хэлж явах хэрэгтэй. Ингэж хэлснээрээ таны өдөр сайхан байх болно. Тань дээр галын энерги гарч ирсэн. За таны анхаарах ёстой зүйл чинь юу вэ гэхээр таны доторх сүнс танд өөрийнхөө сүнслэг байдалтай тий орж сүнслэг байдлаа хөгжүүлэх хэрэгтэй. За миний сонгосон аянууд бүгдээрээ дуусаад байна. Энэ группийг сонгосон зарим хүмүүс маань тий зүү дээрээ бас астрал travel хийдэг. Зарим нь маш тийм сүнслэг зүүдэлдэг байж болох юм. За энэ бол өөрийн чинь сүнс таныг сүнслэг байдалтайгаа холбогдооч гэж хэлж байгаа гэж хүлээж авч болно. Та маш хүчтэй энергитэй боловч ямар нэгэн зүйлээс болоод нэг л урагшилж чадахгүй. Нэг л урагшлаг гэхээр те нэг зүйл хойшин татаад байна. За энэ бүхэн магадгүй таны бодсноор те миний амьдралд хэн нэгэн саад болоод байна. Гэх мэт зүйлүүд толгойчоо орж иж магадгүй. Гэхдээ хинч танд саад хийхийг хүссэн ч гэсэн хамгийн гол нь та хинч надад саад хийж чадахгүй, хинч намайг зогсоож чадахгүй гэж өөртөө хэлээд тэгээд тэр урагшилж хийх ёстой зүйлээ заавал хийх хэрэгтэй. Та яг ямар зүйл таныг хойшин татаад байна. Тэрнтэй анхаарлаа хандуулаарай. Яг л нэг зүйл ингээл болох юм шиг санагдаад хийх гэхээр хойшлуулаад нэг алхам яагаад ухраад байна гэдгийг ойлгоорой. За таны сүнс бол тийм маш тийм зоригтой, эрэмгий, эргэтэлэг байдланд амгаалсан, эргэтэлэг энерги гэж ярьдаг тийм сүнс байна шүү. За тийм учраас та ер нь тэр оргийн юмнаас айж зүрхсээсний хэрэггүй
хин нэгэн танд онцгой хандах юм бол энэ бол cookies гарч ирсэн байна тий. Тэр хүмүүстэй та эсрэгээр нь зөөлөн хандах хэрэгтэй. Хичнээн та тэр хүмүүсийг тий танд онцгой хандж ийн гэж мэдсэн ч гэсэн хамаагүй. Тэдэнд сайхан хандаж тэдний танд гаргасан тэр онцгой зан үйлдэл хэлсэн үгийг нь та эргүүлж хайраар эргүүлж өгөөрэй. За та маш их зүйлийг хүсдэг, маш их хүсэл эрмэлзэлтэй ийм энергитэй хүн байна. Маш их хүсэл тэмүүлэлтэй олон зүйлийг хийхийг хүсдэг. Ийм учраас та өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхаа араас яваарай. Та маш их олон зүйлүүдийг хийж бүтээнэ гэж боддог болохоор заримдаа тэр бодлосоо болж өөрийгөө ядрааж өөрийгөө бас шамдуулдаг тийм байдалтай байлээ. Таныг аль болох хүсэл мөрөөдлийнхаа араас явхад эрч хүч хэрэгтэй ч гэсэн хамгийн гол нь тэнцвэртэй байдлаа алдаж болохгүй гэдгийг сануулж байна. За дараагийнх дээр нь таныг миний түрүүний хэлсэндээ таныг урагшлаг гэхээр хоошинтдаад байдаг. Тэр бүх зүйлүүдээс салаарай гэж гарч ирж байна. За энэ бол юу ч хийж болно те. Хэрэв таны хүрэл сөрөг энергитэй хүмүүсээ байвал та тэднэрээс өөрийгөө холдуулах хэрэгтэй. Хэрэв та өөрийнхөө цаг энергийг хэрэггүй зүйлд үрээд идэг бол тэр зүйлээсээ татгалзах хэрэгтэй. Та маш их зүйлийг боддог, маш их зүйлийг мөрөөддөг. Хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд чинь маш ойрхон байна гэдгийг бол би харж байна. Хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд бол таны ямар ажил хийдэг, хэдэн настай тэр бүхэн бол хамаагүй. Та хүрэх ёстой мөрөөдөлтөө хүрэхийг үнэхээр хүсч л байвал хүрэх болно. Ийм учраас 2 дугаар группийнхэн маань бол нэлээд өөдрөг бодолтой эерэг хүмүүс байна. Өөрийнхөө тэр өөдрөг энергиэрээ та хүссэн зүйлээ амьдралдаа татаж чадах болно. За дараагийнх дээр нь бас юм улаан өнгөтэй энерги гарч ирсэн таны галтай энергийг харуулж байна. Энэ группийг сонгосон зарим хүмүүс бүгдээрээ биш те. Хонь арслан номын ордныхан бас байж болох юм. Гэхдээ 100% биш. Ямар ч хэлсэн галын энерги бол байна. Хэрвээ та өөр ордных байсан ч гэсэн хамаагүй таны дараагийн сар мандах орднуудад бас галын энерги байж болох юм. Ямар ч хэлсэн маш тийм цог залбоотой эерэг энерги маш их гарч ирж байна. Бас тийм хүүхэдчиг тийм гоё цэвэр ариун энерги. За энэ таныг юу гэж хэлж яана гэхээр те ямар зүйлийг хүсэж мөрөөддөг тэр зүйлээ биелүүлж тэрнийхээ араас яваарай гэдгийг чи сануулж байна. Та хэрвээ би чаднаа, би хийнэ гэж шийдвэртэй бодох юм бол та чадах болно. Таныг угаасаа хинч зогсоож чадахгүй. За 1-р группийнхэнтэй таныг харьцуулах юм бол тийм 1-р группийнхэн маань нэлээд тийм төвөгтэй энергитэй хүмүүсийн дунд байдаг болохоор өөртөө итгэлээ жоохон алдах гад байдаг бол таны хувьд бол таны хинч юу гэж бодсон ч гэсэн та бол тоохгүй тийм байран энергитэй хүн байна. Энэ байдлаа ашиглаж хийх гэсэн зүйлийнхаа араас зөрөгтэй яваарай. За таны хийх гэсэн зүйлээ хийхэд та мэдээж ганцаараа чадах ч гэсэн зарим тохиолдолд бидэнд хин нэгэнтэй өөрчн тусалж чадах хин нэгний тусламж шаардлагатай болдог. Энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд таны доторх сүнс юу гэж хэлж байна вэ гэхээр та ямар зүйлийг хүсэж байна тэр зүйлтэйгээ холбоотой тэр зүйлийг чинь танаас илүү сайн мэддэг тийм хүмүүстэй холбоо тогтоож
харилцаагаа сэргээснээр та улам их өсөж дэвших болно. Хоёрдугаар группийнхан маань өөрийнхөө зүүн совиндоо үргэлж итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл таны зүүн маш сайн гэж таны сүнсэлж байна. Заримдаа та ингэч вэ, тэгч вэ, болохоо байж вэ гэх мэт бодлууд боддог юм байна. Таны сүнс тэр бодлоосоо салаарай. Яагаад гэвэл ерөнхийдөө хоёрдугаар группийнхан маань зоригтой хүчтэй энергитэй болохоор ийм жижигэн зүйлүүдээс болоод битгий өөрийгөө хоош нь татаж ерөнхийдөө ингээ харахад хоёрдугаар группийнхан маань ямар нэгэн зүйлийг хэрэг хийх болох юм бол ямар нэгэн шийдвэр гаргаж сонголт хийх юм бол ерөөсөө өөрийнхөө сэтгэлийг сонсоод өөрийнхөө зөнгөөрөө шийдчихэд бол алдахгүй юм байна. Яагаад гэвэл таны хийсэн сонголт бүгд зөв байх болно. Та өөртөө бүрэн итгэх хэрэгтэй гэж таны сүнс хэлж байна. Таны сүнснээс хэлж байгаа сүүлийн мессеж хүргэе. Би өөрийнхөө амар тайван байдлыг бусдаас хамгаалахын тулд бусадтай хязгаар тогтооно гэдэг тийм ерөөлийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр түрүү яг хязгаар тогтоо гэдэг зүйл тань дээр гарч ирсэн. Тэрийг чинь баталж гарч ирж байна. Хэрвээ ямар нэгэн зүйл таны амьдралд болж бүтээгүй, та нэг зүйлийг хийхийг хичээх гээд болоогүй бол битгий санаа зовоорой. Яагаад гэвэл та өөрийнхөө буруу хаалгыг нээсэн байсан байна. Таны мөн зөв хаалга бол өрөөс нэгдэх болно гэж таны сүнс хэлж байна. Ерөнхийд нь ингээ хараад хэлэхэд хоёрдугаар группийнхан маань бол тийм олон зүйл бодож өөрийгөө стресст үлдгөө хийхээсээ илүү хийж үзүүлдэг тийм энергитэй хүмүүс байна. Анхаарах ёстой зүйл чинь тэнцвэртэй байгаарай, хит их битгий яараарай. Нэг зүйл болохгүй бол битгий амархан цохолдаарай л гэж би захив. Тэгээ хоёрдугаар группийнхан маань надад сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Одоо 3-дугаар группийнхандаа мессеж нь өргөе. 3-дугаар группийнхан маань энэ тунгалаг сарнааг сонгосон байгаа. 3-дугаар группийнхан маань сүнснээсээ ямар мессеж авахыг харъя. Хамгийн түрүүнд гарч ирсэн зүйл юу вэ гэхээр таны сүнс та эргэн тойрныхоо хүмүүст эерэг энергийг түгээх ёстой. Эргэн тойрныхоо хүмүүст тайрыг түгээх ёстой. Тийм энергитэй хүн гэж таны сүнс хэлж байна. 3-дугаар группийнхан маань ямар нэгэн байдлаар эрүүл мэнд нь харьцангуй сайн байд юм байна. Тийм учраас та ийм эрүүл биеийг танд өгсөн, таныг үргэлж эрүүл байлгадаг өөрийнхөө сүнстэй талархаж явах хэрэгтэй. Гуравдугаар группийнхан маань заримдаа ямар нэгэн зүйлд яарахаараа хизээ бүтэх бол гэд маш тийм хүлээцтэй байдаг гэж болох юм, хүлээдэг гэж болох юм. Таны доторх сүнс юу гэж хэлж байна гэхээр болох цагтаа болох болно. Өөрийн зүгээс хийх ёстой зүйлээ хийгээд хийчихсэн тул та заавал хизээ болох бол гэж харж хүлээсний хэрэггүй. Болох ёстой цагтаа болох болно. Ийм учраас урсгалаар нь тэр зүйлээ орхичих хэрэгтэй. Дараагийнх дээр нь дахиад танд төвчээртэй үлээх тийм зүйл гарч ирлээ. Ер нь бүх зүйл төвчээртэй хандаарай. Таны амьдралд орж ирэх ёстой тэр зүйл бол танаас зүхтаахгүй орж ирэх л болно. Та заримдаа бүх зүйлийг сериосны хүлээж аваад амьдралдаа хөнгөн байх ёстой, хөгжилтэй байх ёстой гэдгээ мартдаг байж болох юм.
зарим зүйлийг бас та хариуг нь хүлээгээ яг түрүүний гарснаар тэгдэг бол тэр зүйлдээ анхаараарай. Тань дээр юм хөөрхөн муур гарч ирсэн байна. Энэ группийнхэн маань 3 дугаар группийнхэн маань тэр яадын бол ингүүл яадын бол тэр ямар очиртай бол гэх мэт маш тийм сониуч замтай хүмүүс байна. За сониуч зам бол маш сайн зам. Энэ байдлаа алдаж болохгүй гэж таны доторх сүнснээс хэлж байна. Түрүүний миний хэлснээр 3 дугаар группийнхэн маань хизээ болох бол гэж тийм яарсан тийм энергитэй хүмүүс ээж болох юм. За тэрнээс гадна би хизээ энэ зүйлийг сурах бол гэх мэт зүйлүүд хэрвээ та боддог бол бүх зүйлийг нэг доорн яг одоо ч юм уу сурах тийм албагүй. Бүх зүйл өөр өөр юм тусдаа цагтаа байдаг. Тэр цагтаа сурах болно. За өнөөдөр миний аянууд их асуудалтай байна. За 3 дугаар группийнхэн маань ер нь тайван байж сурах хэрэгтэй. Бясалгал сайн хийх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хэлж гаргаж ярихаасаа өмнө сайн бодох хэрэгтэй. Яагаад гэвэл 3 дугаар группийнхэн маань хүүхэд чи хөөхөн тийм энергитэй юм байна. Гуравдугаар группийнхэнд маань Будда таарлаа. Будда таалаад Будда таарахаараа Будда ч бурхан Будда ч ямар илүү угаасаа маш тайван байдлыг түгээдэг. Таны хувьд ч ихсэн ялгаагүй. Тайван байх хэрэгтэй. Та юунаас ч хоцроогүй. Амьдрал чинь орж ирэх ёстой. Тэр бүх зүйлүүд орж ирэх болно. Энэ группийнхэн маань маш өөдрөг хүмүүс болохоор яг түрүүний миний хэлснээр бусдад маш сайхан эерэг энерги түгээдэг. Тэр байдал нь дахиж баталж гарч ирлээ. Хин нэгэн сэтгэлээр унсан, хин нэгэн сөрөг зүйл бодох болохгүй бүтггүй талаас нь ярих үедээ эргэн тойрныхоо хүмүүсийг маш гоё урамшуулсан үг хэлж тэдэндээ итгэл өгдөг тийм хүн байна. Зарим зүйлийг 3 дугаар группийнхэн маань ер нь жоохон тийм хурдан энергитэй хүмүүс учраас зарим зүйлийг яг ингэж байгаагаар нь бас хардаг байж болох юм. Яагаад гэвэл хүүхдүүд би 3 дугаар группийг сонгосон хүмүүсийг хүүхдтэй харьцуулсан тийм хүүхэд чи хөөрхөн энергитэй яг байгаагаар нь хардаг. За заримдаа байгаагаар нь харсан зүйл чинь бас цаанаа шал өөр байх магадaltaд бол ер нь бүх зүйлд нэг хэдэн секундын брейк авч агаад энэ зүйл үнэхээр ийм харагдсан шигээ ийм байна уу? Энэ хүн үнэхээр ийм юм уу? Эсвэл цаанаа өөр санаатай болов уу гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Ямар нэгэн зүйл өөрийнхөөр нь болохгүй бүтлгүүтэх юм бол маш амархан сэтгэлээр унд юм байна. Гэвч ерөнхий энерги нь маш тийм гоё энергитэй, эрч хүчтэй хүүхэд чиг болохоор таны уйдхар гонигтай байдал бол урт хугацааны туршид үргэлжлэхгүй. Тэр зүйл чинь бүтэхгүй байх үед та бас хитрхи их хүн дээр хүлээж аваад хэцүү бодлууд боддог байж болох юм. Гэсэн ч таны өөрийн чинь энерги аливаа зүйлээс эерэг зүйлийг нь хайж эрэлхийлдэг болохоор энэ жоохон сөрөг гарсан энэ хоёр зүйлтэй маш амархан сэтгэлээр ундаг. Энэ байдлаа бол та өөрийнхөө энэ сайхан энергиэр, эрч хүчтэй энергиэр аваад гарчих тэл юм байна. За энэ бол ерөнхийдөө та өөрийгөө гэж харж болно.
Ийм гоё нэрвтэй. Маш хөвгөлдөө, хөөрхөн хүүхчиг, гэгээлэг ийм нэрвтэй хүн байна. За таны доторх сүнснээс танд өгөх сүүлийн мессеж хүргэе. Би өөртөө хайртай. Би өөрийгөө хүндэлдэг. Би өөрийнхөө дутагдaltaй байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна гэж хэлээрэй. Дараагийнх нь миний зүүн совин намайг үргэлж зөв зам руу чиглүүлэх болно. Би өөрийнхөө сүнсэнд өөрийнхөө дотоод дуу хоолойд бүрэн итгэдэг гэж хэлээрэй. За ерөнхийд нь 3 дугаар группийг сонгосон хүмүүсийг харахаар маш эерэг, өөдрөг, цоглог, жавхаатай тийм хүмүүс байна. Тийм учраас ерөөсөө хүнд зүйлээр гарсангүй. За ингээд 3 дугаар группийнхаа маань надад бас сэтгэлээ үлдээгээрэй.